За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. Өнөөдөр бид үхрийн ордны эх нэг сарын 6 талаар маш товчхон ярилцах гэж байна. Тэгэхээр өнөөдөр бол 11 сарын 19, нар 11 сарын 22-ноос 12 сарын 22-ны дунд номын ордонд ордог. Тэгэхээр номын ордны итгэх сайжрнасөө өнөөдөр бид үхрийн ордны талаар ярилцах гэж байна. За юуны түрүүнд 11 сарын 26-нд тэргэл сар таны 2 дахь ордон дээр үүснэ. За тэргэл сар бол одоо аливаа нэг ордонд ч орж ирсээр тухайн ордны чинь одоо ордондоо та анхаарал хандуулах шаардлага гардаг. 2 дахь орд бол таны санхүү байдаг. Тэгэхээр ирэх 2-7 хоног бол таны санхүү дээр өөрийнхөө санхүү дээр анхаарах шаардлага гарч ирэх нь тийм ээ. Тэрнээс гадна мөн таны 6 дугаар орд буюу одоо эрүүл мэнд өдөр тутмын ажлын ордон дээр ангар болон суугар гараг явж байна. Таны өөрөө ч удирдах гараг. Тэгэхээр эрүүл мэндэн дээр ангар гараг явснаар бол та одоо бас нэг шинэ он гарах гэж байгаа. Тэнд бол бас дасгал сургууль хийх хэрэгтэй. Тэгвэл эрүүл мэндийн ордон дээр ангараг явж байхад тэр ангараг гэдэг бол ангараг бол тань тулааны өөрийнх нь тийм тулааны гараг байдаг. Эрчим хүчтэй халуун гараг. Тийм болохоор энэ гаригийн эрчим хүчийг өөрөөсөө холдуулахын тулд дасгал сургууль хийхэд их зүгээр. Тэгэхгүй тэгээгүй тохиолдолд бол тэр нь өөрт нь одоо ууртаа болгочих гэдэг. Одоо ялангуяа өдөр тутмын ажилдаа тухайн хүнийг тийм ууртаа уцаартай болох гэдэг. Тийм болохоор дараасаар бол нэг анхаарах зүйл бол энэ ангаргийн эрчим хүчийг өөрөөсөө бас холдуулахын тулд дасгал сургууль хийх ёстой. Мөн таны эрүүл мэндийн ордон дээр ч явж байна. Мөн цаашаа таны удирдагч өөрөө бас та бол сугар гараар удирдуулдаг. Тэгэхээр сугар гарагч юм таны эрүүл мэнд дээр явж байна. Тийм болохоор ирэх нэг сар бол ер нь эрүүл мэндэд нэг анхаарсан, зөв хоол идсэн, өөр дөрөө анхаараа тийм үү одоо юу идэж гин, ямар одоо идэж байгаа зүйл чинь одоо сайн байна уу, хитрх хийсэн ч ихтэй байна уу, эсвэл хитрх одоо юу вэ, давстаач байна уу, тийм одоо витаминч байд юм уу, дусал хийлэгдэх ч юм уу, эсвэл одоо яа тий барай засалд ордог ч юм уу, тийм эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байна. Мөн цаашлаад эхний 2-7 хоног суугар таны эрүүл мэндэд байрлахыг. Ангар бол сар 1 сар жингээ байна. Тэгэд 12 сарын 5-нд сугар гараг таны удирдагч таны 7 дугаар орд руу орж ирнэ. 7 дугаар орд бол таны хувийн болон одоо бизнесийн түнш байдаг. Тэгэхээр сугар гараг өөрөө бол мөнгө санхүү, мөн хайр дурлал нөхөрлөлийг бас удирдаг. Тийм болохоор энэ маш сайн ээлтэй гараг таны бизнесийн түнш рүү орж ихт бол маш сайн байна. Ирэх одоо сүүлийн ялангуяа 2-7 хоног таны бизнесийн түнш одоо танд бас нэмэр нөөлөг өгдөг ч юм уу тийм шиг харагдаж байна. Ялангуяа би түрүүллээ энэ цаг тоолгын хооронд нар таны 8 дахь орд руу орж ирнэ. 8 бол бусдын санхүү байдаг. Өөрийн биш. Одоо өөрийн бол эхний 2-7 хоногт буюу таны 2 дахь ордны яг эсрэг 8 нь байдаг. Тийм болохоор 8 бол ямар нэгэн тийм бусдын мөнгө, бусдын одоо санхүү, эсвэл бусдын төсөл байд юм уу? Тийм байдаг. Тэгэхээр тэр ордлоо чинь нар 1 сар байхын. Нар орсноор бол нарны туяа тэр ордыг чинь гээгүүлэхээс гадна мөн дотор нь буд явж байгаа, мөн санчир гараг явж байгаа. Тийм болохоор мөн миний харж байгаагаар бол сугар гараг таны бизнесийн түншлүү орсноор 12 сарын 5-нд орсноор ямар нэгэн тийм мөнгө одоо бусдын ямар нэгэн тийм төсөл байд юм уу? Танд өөрт чинь бас тийм ашигтайгаар тийм хүн орж ирэх нь тэгж харагдаж байна. Тэгээд мөн цаашлаад 12 сарын 11-нд шинэ сар үүснэ. Энд бол тэргэл сар байсан. Шинэ сар бол 12 сарын 11-нд энд шинэ сар үүснэ. Нар сар 2 давхцсан. Шинэ сар бол аливаа зүйлийн эхлэл төгсгөл байдаг. Эхлэл төгсгөл тэргэл сар бол одоо 11 сарын 26-ны тэргэл сар бол аливаа зүйлээр та анхаарлаа хандуулах шаардлагатай болдог. Тэгэхээр шинэ сар бол эхлэл буюу төгсгөл явагдчихэдэг. Тийм ба? Тэгэхээр 8 дахь ордыг би хэллээ. Энэ бол бусдын санхүүтэй холбоотой. Сүүлийн 2-7 хоног бол одоо таны хамтрагчийн чинь одоо юу вэ? Санхүү байд юм уу? Эсвэл одоо ямар нэгэн тийм хамтарч байгаа хүний чинь төсөл байд юм уу? Бусдын зүйлтэй холбоотой байдаг. Мөн цаашлаад
12 сарын 10-нд бод гараг өөрөө бод гараг хэвлэл мэдээлэл харилцаа холбоо байдаг. Харилцаа холбоо 9 рүү орж эхэлнэ. Тэгэхээр 9-д орж ирээд та ойрын ч юм уу тийм аялалд бол яаж болно? Яг бол 3 дахь ордыг бод өөрөө удирддаг эрхлэхэд. Тэгэхээр одоо их ойрын одоо Монгол дотроо гэсэн гадаад л биш. Монгол дотроо бас нэг аялж өөр аймгаар явдаг ч юм уу тийм байж болно. Мөн цаашаа тийм дээд мэдлэг сонирхож ихч болно. Одоо эзотерик талыг ч юм уу одоо тиймэрхүү байна. Мөн тэгж харагдаж байна. Тэрнээс гадна мөн бас нэг би бол сая бол маш ерөнхийдөө бол энэ гариг дотроо бол зарим нь бол их тийм хурдан гүйдэг. Жишээ 88 хоногт одоо бод гариг явхад бол ангар гариг нарыг нэг тойроход 2 жил болдог. Одоо бархас үед бол одоо 12 жил болж ихт бол энэ дэлхийн ван ч юм уу 70 он энэ өөр өдөг шээ дэлхийн ван 248 жил болдог. Тэгэхээр энэ гаригуудыг бол нэг тийм 6 сар жилийн турхаан дээр ярилцдаг. Тэгэхээр сарын дээр бол хурдан гүйж хурдан одоо хөдөлдөг хурдан тийм гариг дээр яригдаг. Тэрнээс гадна мөн бас лууны одоо толгой буюу сарны дээд сүүл гэж үүдэг. Ийм тэмдэг байдаг. Тэр тэмдэг дотор харах юм бол ийм тэмдэг. Энэ тэмдэг бол сая бол жинлүүрийн ордон дээр 1 жил 8 сар явсан. 1 жил 8 сар. Одоо бол жинлүүрээс гараад охины ордон руу орж ирсэн. Охины ордон дээр одоо ирэх 1 жил 8 сар байна. Охины орд бол таны 5 дахь орд. Таны өөрөөсөө 5 дахь орд ч юм бол таны хайр дурлал байдаг. Тэгэхээр ирэх 1 жил 8 сар тухайн лууны толгой гэж нэрлэдэг. Одоо сарны дээд толгой сүүл гэж байдаг. Хоёр тусгал. Энэ орж ирснээр бол таны хайр дурлалын хувьд бол өөрөөс чинь тийм маш одоо өөр хүн ч юм уу эсвэл сэтгэхүй хувьд өөр эсвэл энэ хүн бол гадаад ч байж магадгүй гадаад хүн ч байж магадгүй тийм хүн таны хайр дурлалын ордонд орж эхэлж байна. Хүрээ ордон. Тийм болохоор та магадгүй гадаад хүнтэй одоо уулздаг ч юм уу эсвэл тийм өөрөөсөө тис ондоо хүнтэй тийм их нэг одоо 1 жил 8 сар мөн тэгж харагдаж байна. Тэрнээс гадна 5 дахь орд бол бас мөн адил ямар нэгэн тийм одоо арт гэж байдаг. Одоо уран зураг, баримл одоо юу гэдэг ямар нэгэн тийм артистик талбараа бас энэ маш их тийм хүчтэй нөлөөлөл өгдөг. Тэгээ энэний талаар бол тусдаа одоо ярих сэдв юм. Тийм ээ. За тэгээ 12 сарын 26-нд 25-нд таны 3 дахь ордон дээр мөн тэрэг сар үүснэ. 3 дахь орд бол таны харилцаа холбоо мэдээлэл хэвлэл мэдээлэл маркетинг байд юм уу тийм байна. Тийм байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол шинэ оноо гарахаас өмнө одоо энэ 12 сарын 31 буюу санхүүгийн тооллого шилжиж байгаа мөчөөс өмнө бол та бол ялангуяа санхүү дээр өөрийн санхүү болон бусдын санхүү дээр тийм харилцаа холбоотойгоос гадна таны өөрөө чинь бизнесийн түншлэр сугар гараг орж ирэх тийм ээлтэй харагдаж байна. Маш товчхондоо нэг иймэрхүү байна. Би бол таны бол одоо төрсөн он сар өдөр цаг минут мэдэхгүйгээр бол бас яг бүр тоочны тийм үү ярих бол боломжгүй байна. Тэрнээс биш энэ бол маш ерөнхий байлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд шинэ оноо сайхан тэмдэглэж бас баяртай өөртөө эрүүл мэнд сайн сайхан өгсэй.